За Оскогийн тухайд бол яг хүмүүс бол архинаас олоо явчлаа. Архинаас хол байсан бол гэж яриад байгаа. Арх бол 4 5 дугаар шалтгаан. Оскогийн тухайд бол ерөөсө ганцхан хамгийн хэцүү юм бол ерөөсө хүний зуршил буюу хүрээл. Одоо ингээд би байлаа гэж бодоход одоо энэ сайн муу хэлээдээс ах トゥ сатангуудтай чинь би одоо ингээд 30 жил зурлаж иж арай гэж нэг юм салж штт. Тэгэл нэг худлаа хүн ах トゥ садан юм болохоор чинь тэгэл тэрэн ч тэгэл авгаадаа зодуулчлаа. Энэ ч ангийнхаа хүүхдүүдэд зодуулчлаа. Тэрний ч тэр тэгэл өөрдөө ажиллаа гэл ингээл сонсонгоо ч сэтгэл өөрчдөг байхгүй. Хөөх юм тэрний минь тэгээ хийцэн байна. Энэний минь ингээ хийцэн байна гэл ингээл уур хүрээлээ гэл очдөг байхгүй. Муусан хулгаач нардан мөн ч олон удаа намайг хуужсэн да тэгэл. Авгаа хараар тавьчлаа баяратраа баярка гэл уйлал ирж исэн. Шидстаа тэгэл намайг бол ингээл 1000 удаа муу хэлэл явж байгаа байхгүй. Шаал хөгийн хулгаач нар. Тэр хулгаач нараас чи би салахын тулд би 30 хэдэн жил явж иж арай гэж нэг юм салж штт. Одоо ямар ч харилцаа байхгүй. Одоо л нэг ашгүйдээ болж штт. Мөн үү? Яг тэрнтэй чи ижилхэн тэр хүн өөрийнхөө хүрээллээс сална гэдэг чинь амар хэцүү юм байдаг байхгүй. Одоо би нэг хогийн хатаархагч найз нөхдөөс арай гэж нэг юм салж зайгаа авч штт. Тэгэл явж байгаа л одоо ингээл манай нэг найз байлаа гэлдэг чинь ажлынх нь нийлээд бөөрлөхөд одоо ерөөсө хин ч шуулгаад байна. Одоо анги ажлынхандаа жигдчихэд байна. Миний өгш нэг очоод өгөөч гээл. Тэгэл Баярбаатарын фейс хэрэгтэй болж штэ. Баярбаатарын найз. Тэгэл би одоос тусуулъя гээл очиод ингээл нэр хүндийг өсгөж өгөөл тэр хүмүүстэй танилцаад хамт ууж идэл найзыгаа ингээл манай найз бол өстой мундаг залуу шүү. Жигдж байгааг нь болиулж өгөөл те. Тэгэл нөгөө хулгаач тэгс намайг ашиглаж аваад эргээл нөгөө ажил мэжлийнхэнтэй танилцсан байгаа шүү дээ тийм ээ. Нөгөөд хэдэндээ намайг муулээ чаач. Үнэн хогийн. Тэр хулгаач нараас чинь сална гэдэг чинь айгүй хэцүү байдаг байхгүй. Яг л тэрнтэй чи ижилхэн Оско бол тэр нөгөө нэг тариншааны нэг хідэн хүнд гараад байгаа шүү дээ тий. Тэднээс тэр хүрээллээс ерөөсө салж чадахгүй саргаал. Тэгэл тусчиж байгаа байхгүй. Ерөөсө хамгийн гол шалтгаан. Хоёр дахь нэг гол шалтгаан бол зүгээр яг би нэг зүгээр ингээд яг тэгснийг нь бол хараагүй зүгээр ажиглаж ихад артал дээр нөгөө манай нуугадах юмгүй шороо оронгоос гарч ирсэн нөгөө нэг хүмүүс байгаа шүү дээ нэг тийм ээ. Банд нэтэрэ болгож идэг. Тэр нөхдүүд чинь гарч ирээд ажил төрөл байхгүй. Осор жамаагаар мөнгө олуулж осор жамаатай нөгөө баваа шаваа хийж ер нь осор жамааг ашиглаж тэгж амьдрдаг хэсэг тийм эргэт нөхдүүд байсан болов байдаг болов уу гэж би зүгээр ер нь ганц нэг холбогдож ирсэн хүний хувьд хэлгээд. Тийм ээ. Би тиймэрхүү ер нь нэг ажиглаад хахад нэг Оскогийн цаана нэг тийм өөрийг нь удирдаад байгаа тийм ээ. Ашиглаад байгаа, айлгаад байгаа. Тэр мөнгө төргөлдөө хангамын зохицуулаад байгаа. Тийм хүмүүсийн гар хөл болж байгаа бас балартаа гэж би зүгээр бодож байгаа шүү, хардж байгаа шүү. За нэг ийм хоёр шалтгаан. Хүрээллээс нэгдүгээр салж чадахгүйсэн, хоёрдугаар нөгөө газраас гарч ирсэн нөхдүүд Оског ингээ барьчаад байсан байж магадгүй гэж би бодож байгаа шүү. Тэгээд тэднээсаа нөгөө салах гэхлээр нөгөө хэд чинь зодож нүдэн айлган утга шүүг гаргаж ирэн тийм ээ хэцүү шттэ. Тэгээ манай хүн тэднээсаа нэг айгаа салж чаддгүй нэг тиймэрхүү тийм барьцаалагдсан маркетаа амьдраад исэн болов. Тэгээ нөгөө хэд нь яхад арх аваад өгөн тэгээ манай хүн чинь луучин тийм ээ. 3 дугаарт нь бол хүн ер нь анхны хоримтлалаа үүсгэх баг амьдралын эхний 1 сая төгрөгч үйдэг юм уу те эхний 10 сая төгрөгч үйдэг юм уу. Тэр ер нь анхны хоримтлалаа үүсгэх гэдэг л ер нь хамгийн хэцүү баг. Хүн хүний хоримтлалын хэмжээ ондоо шүү дээ тийм ээ. Огт юуч хүн бол сая төгрөг хоримтлуулах хэцүү. 2-3 сая төгрөгийн цалин авчдаг хүн байлаа гэж бодоход 100 сая төгрөг хоримтлуулахад хэцүү ч үйдэг юм уу те. Хүн хүний анхны хоримтлал гэж байна шүү дээ те. Тэрнийг үүсгэхэд аюу хэцүү л дээ. Оско бол нөгөө мөнгө ороод ирдэг тэрнийг нөгөө хоримтлуулж чадахгүй. Нэг тийш нь авчиж хийдэг. Тэгээ эргээ баларчдаг. Тэгээ хүн чинь хүнд 1 туслана, 2 туслана, за өсрөө 5 туслана тэгэл дахиж харьцахгүй шүү дээ те. Тэгэл сүүл рүүгээ туслах хөнгө болсон баха. За тэгээд бүрч хойрсон болов уу гэж. За энэ нэг иймэрхүү 3 шалтгаанаас болсон баг. За арх марх бол яах вэ? Тэр бол 5 6 дугаар шалтгаан гэдэг үг хэлсэн шүү дээ тийм ээ. За Оскогийн тухайд л иймэрхүү л байна да. Өөр яриад их юм алга.